хамтарч зохион байгуулж оролцож байна. Миний нэр Найдан Дөржийн Төмөн Нэмрэл. Хас банкны Эко банкны хэлтсийн захирал. Магадгүй та гайхаж магадгүй. Хас банкны Эко банкны хэлтсийн захирал энд юу хийж явж байгаа юм бэ гэдэг. Манай банк 2009 оноос хойш Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд 100-ны төсөл, гэрийн даалганы төсөл, байшингийн төсөл, түвшний төслийг хүртэл хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд тодорхой хэмжээнд ажил хэрэгжүүлээд түүнийхээ төлөө санаа зовж явж байгаа жирийн нэгэн иргэн гэр хороолол нийтдээ 177 мянган үр хайл амьдарч байна. Дээрх 177 мянган үр хайл өнөөдөр нүүрс болон модыг түлж өвлийн туршид дулаанаа хадгалж амьдарч байгаа байлаа. Тэгвэл өнөөдөр танд би Улаанбаатар хотын утааг бий болгож байгаа анхан шатны их усрыг танилцуулъя. Энэ бол та бидний сайтар мэддэг нүүрс. Энэ нүүрс өнөөдөр шуудаа буюу жижигхэн уут нүүрс 1400 төгрөгийн үнэтэй. 177 мянган үр хайлын нэг үр хайл буюу танай үр хайл, манай үр хайл өнөөдөр 1 шуудаа, 2 шуудаа, 3 шуудаа, 4 шуудаа нүүрсийг 24 цагийн туршид төлдөг. Дараачийн их усүр. Энэ бол мод. 1 шуудаа мод 1500 төгрөгийн үнэтэй. Танай гэр бүл, манай гэр бүл 1, 2 шуудаа модыг 24 цагийн туршид төлдөг. Таны гэр бүл, миний гэр бүл 4 шуудаа нүүрс, 2 шуудаа модоо багасгая. 4 шуудаа нүүрс байснаа 2 шуудаа нүүрс болгоё. 2 шуудаа мод байсныгаа 1 шуудаа мод болгоё. Энэ боломжтой зүйл үү? Боломжтой зүйл. Энэ бүхнийг бий болгохоор өнөөдөр тодорхой хэмжээний төслүүд хэрэгжиж байгаа юу? Хэрэгжиж байгаа. Харин энийг хэрхэн хүртээмжтэй бий болгох вэ? Хурдан бий болгох вэ? Өнөөдөр амлаад байгаа өнөөдөр утааныхаа 70-80% бууруулахыг хэрхэн хийх вэ гэдэг талаар өнөөдөр тантай ярилцъя. Та бэлэн үү? Утаанаас тусдаа уушиг, утаа амьсгалгүй уушиг гэж өнөөдөр Улаанбаатар хотод байхгүй. Та анхаарлаа хандуулаарай. $24 хүрэхгүй цагийн хугацаанд энэ 1 хоногийн хугацаанд маш олон хүн бидэнд өөрийн биеэр ирж заман утас мэйлэр энэ үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Маш олон хүн энэ аянд нэгдээ гэж байна. Тэгэхээр нийгэмд ямар нэгэн хүлээлт байсан харагдаж байгаа биз? Хэрвээ бид хийхгүй юм бол, хэрвээ чи хийхгүй юм бол, хэрвээ би хийхгүй юм бол өөр хэн хийх вэ гэснийг өөрөө хэдэн жилийн өмнө байсан да. Тэр шиг утааны тухай асуудлаар хэн нэг маань ихтгэл ёстой байсан. Монголын үндэсний олон нийтийн телевиз энэ үйл ажиллагааг хүний тархинд утааг арилгая гэдэг вариантаар хэлсэн. Араас нь маш олон хүн нэгдэж байгаа сайшаалтай байна. Залуу эрдэмтэн доктор та бүхэнтэйгээ хамтарч одоо бас нийслэлийн утааны эсрэг одоо компанид ажлыг өргөж байгаа одоо төслийн багийн зүгээс талархлаа илэрхийлмээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага саяхан нэг дэлхийн одоо улс орнуудаас ялгаж 1100 орчим нийслэлийг бас тэг утааны агаарын бохирдлоор зэрэгцүүлж агсаасан байна лээ. Тэрний одоо 2 дахь Ираны дараа манай Монгол улсын нийслэл Улаанбаатар хот орсон байгаа. Дэлхийн банкны судалгаагаар ч гэсэн ерөнхийдөө судлахад дэлхийн улс орнуудын нийслэлүүдээс Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 дахин их гэсэн ийм одоо дүн шинжилгээ гаргасан. Зүгээр эндээс үзэхлээр зэрэг бид нар өөрснөө өнөөдөр ямар орчин нөхцөлд яаж амьдарч байна вэ? За Монголын залуу эрдэмтдийн холбоо бол шинжилгээний салбарын
бүхэл салбарын байгууллагууд орсон, ихтэй сургууль, академи хүрээлэнгүүд оролцсон, салбарын залуучуудын одоо төлөөлөл оролцсон нийт 700 гаруй гишүүдтэй нийгэм үйлчлдэг ийм төрийн бас байгууллага байгаа. За бид манай холбоо бол энэ Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг Улаанбаатар хотынхоо төлөө бас нэлээдгүй бас санаа зовж бас тодорхой ажлуудыг хийж байсан. Ер нь бол эрдэмтэд гэдэг утгаараа бид энэ чиглэлийн судалгааны ажлыг хийж байгаа судлаачид ч байна. За мөн нийслэлийн иргэн гэдгийнхээ хувьд бид нийслэл хотынхоо утгааг байхгүй болохын тулд эрдэмтэд бол нийлдэн нийлж ажиллах ёстой юм аа. Ялангуяа энэ дээр залуучууд бол хамгийн түрүүнд манлайлан ажиллах ёстой гэдэг хүсэл эрмэлзэлтэй байгаа учраас одоо Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтраад энэ утааны эсрэг нэвтрүүлэгт бол хамтран ажиллах та бүхэнтэй бол олон талаар түншлэн ажил цаашид Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулахын тулд нэлээдгүй зүйлсийг хийх юм хүсэл мөрөөдөл эрмэлзэлтэй байна. Төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд энэ чинь эрдэнэ гэдэг чинь одоо энэ утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэж энэ яад гарах юм байна гэдгийг зөвхөн ухамсарлах. Яг энэ үйл ажиллагааны нэг одоо түлхэгдсэн болж өгөхийг их зорж байна л. Эхнэлгсэн эрдэм шинжилгээний төвийн нэг судлаач хийж ирсэн. Хамгийн бидний санаа зовох ёстой юм бол энэ ураг хүүхдийн гэж. Залуучууд яагаад энэ бохирдолтой заавал ирнэ гэж бүгдээрээ нэгж тэмцэх ёстой вэ гэвэл монголчууд одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт иргэдийн 60 гаруй хувь нь залуучууд байна. Бүгд одоо гэр бүлтэй өр хүүхдтэй болох гэж байна. Тэгвэл энэ урагт бол энэ агаарын бохирдол маш хүчтэй нөлөөлж байна. Жишээлбэл хуруугүй төрөх, гаргүй төрөх, одоо эргэтэн дутуу төрөх, хараагүй төрөх, баг нүдгүй шахуу төрөх хүмүүс зөндөө гарч байна. Улаанбаатар хотод нийт хэрэгжилж байгаа нүүрсний хэмжээ бол жилд 4.7 сая тонн орчим нүүрс хэрэгжилж байна гэж байгаа. За энэний ихэнх буюу 60 гаруй хувийг цахилгаан станцууд, за 20 орчим хувийг уурын зоохнууд, гэр орол бол ердөө 12% л эзэлж байгаа. Гэсээр агаарын бохирдлын тэр их хувийг яагаад эзлээд байна гэхээр цахилгаан станцад нүүрс шатахдаа 700-800 градус шатдаг. Тасралтгүйгээр тийм ээ. За уурын зоохонд бол 400-500 градус шатдаг. Гэр оролд яадаг гэхээр өглөө босоод гал асаадаг, уугаж асаадаг, цаас хийгээ, мод хийгээд, асаагаад, үлээгээд, асахаар нүүрс нь асаад, уугаад, тэгээ нэг цагийн дараа асдаг. Тэгээ нэг 2-3 цаг асаж байгаа унтардаг. Унтрахтаа уугаад, удаа гараад унтардаг. Тэгээд орой дахиад галаа асаал, ингээл энэ процесс үргэлжилдэг. Тогтмол ерөөсөө асалт явагддаг. Ийм учраас нөгөө CO угаарын хий гэдэг юм маш ихээр ялгардаг. CO2 ихээр ялгардаг. Дутуу шатлалтын процессоос үүдэлтэй юмнууд. Ерөөсөө гэр ороод дутуу шатлалт их байгаа учраас гарч байгаа нөгөө хийнүүд мань агартайгаа хүчил төрөгчтэй холилдоод маш хэмжээний агаарын бохирдуулагчдыг үүсгэж байгаа байхгүй. Утаа. Элстэй шанд утаа цайдмыг даган хаяаныг хар гэрээс утаас унаглана. Их насгад оржийн тэртээ 20 дугаар зууны ихэнх үед Монголонд өрсөлдсөн дүр зураг. Хаяаныг шүү. Дөрвөн уулын ам жалга судаг дүүрэн лагалдсан шавар байшин эсгийгэрийн яндан бүхнээс чулуун нүүрсний гашуун харавтаа өдөр шөнийн 24 цагт нүүгэлтэн харанхуйлна. 21-р зууны Монголын нийслэлийн дүр зураг. Өдөр шөнийн 24 цагт шүү. Утаа. Үгийн үндэс нь ут. Тарууг зурмыг утаж агнадаг аргыг монголчууд сэдсэн. Харин өдгөө бид өөрсдийгөө утаж байна. Утаа. Утуулсан аливаа амьд бүхэн мангар дүйнг болё. Одоо боллоо. Сэрцгээ, харцгаа, гэргэрээсэн гарцгаа. Тарих хоёун шингээсэн утаагаан сэгсэрцгээ. Бид угаардсан болохоос устаагүй байна. Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах зорилгоор улсын клиникийн 1-р эмнэлэг дээр ирээд байна. За агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд хамгийн дөрөнд уушиг одоо зүрх судасны өвчлөлт бол хамгийн ихээр нөлөөлдөг. Эдгээр тасгийн одоо эмч хэвтэн эмчлүүлэгчтэй уулзаж бид одоо мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Агаар бохирдолч ерөөсө хүнийг бүр болж байгаа юм чинь тэр байгаа юм шүү дээ. Бүх юмыг л бодож байгаа шүү дээ агаарын бохирдолч.
битүү утаа нэ муунаас утаараад их шиг ямар өөттэй байх вэ? Хүүхдүүд адгаас ханаад хүрэн тэгэл дандаа хоолоо моолоо барьж тэр их юу нэг чинь утаа мутаа чинь хоолыг юм барил хүрч байгаа юм чи. Даастан байг юм л тиймэрхүү. Та одоо ямар шалтгаанаар ямар онцлолтоор энд Одоо уушгины гүн хатаал гэдэг шүү дээ. Сүүлийн үед Улаанбаатар хотын одоо агаарын бохирдлын нэмэгдсэнтэй холбоотой манай уушг амьсгалын замын өвчтнүүд бол бас эрс нэмэгдэж байгаа л да. Энэ бол бидний өдөр тутмын практикт бол илт одоо харагдаж байгаа. Жишээлхэд одоо одоогоос 3 жилийн өмнө 4 жилийн өмнө манай тасаг дэмжлүүлэгч тий одоо тоовлууд одоо энэ жил нодлон энэ жилийн хувьд бүр 2 дахин бараг 3 дахин эрс нэмэгдэж байгаа. Тэр тусмаа одоо агаарын бохирдолтой холбоотой уушгт уурсан хоолой одоо өрөвсөл бөглөрөлт өрөвсөл уурсан хоолой багтраа мөн хатгаагаар хүндрэх юм өвчтөл бол эрс нэмэгдэж байгаа л да. Жохон хүүхдийн төрөлөйг уушгын бол дээрээс байхад нөхцөлгүй л айхтрал болтой юм байх шүү дээ. Хотоос ингээд зурагтаар хөдөөчихсөн зурагтаар ингээд хотын байдал харагдсан шүү дээ. Тэгт чинь л одоо зүгээр утаа үнээр гэдэг нь гачаа айхтрал байж байгаа харагдах юм. Яагаад одоо сэрүүн бүсийн улс орнуудад за сэрүүний улиралд ихсэж байна гэхээр ханиадыг үүсгэдэг вирус маань одоо хүйтэн температур өөрөөр хэлбэл хүйтэн сэрүүн температурт идэвхтэйгээр амьдрах үржих дамжих юм чадвартай учраас хүйтэн сэрүүний улирлаар хүнээс хүнд дамжин халдаж олон хүнийг өвчлүүлдэг байна. Агаарын утаа, энэ тоосчлт, энэ одоо машинуудын гаргаж байгаа одоо юу гэдгийг одоо хорт утаа. Иймэрхүү юмуд бол зүрх судасны өвчлөлийн бол үндсэн шалтгаан болцсон. Энэ нь батлагдчихад ингээд байгаа юм. Тэгэхээр бол манай цаашд бол энийгээс хурдан салахгүй бол манайх зүрх судасны өвчлөл ганц зүрх судасны биш. Ер нь суд сатуурлын шалтгааны үндсэн шалтгаан болоод байна. Тэгээд ирэхээр бүх өвчин. Суд сатуураа дээр нэг чинь тархины суд сатуураа дээр нь толгойн ажиллагаа болно. Чихний суд сатуураа дээр нь дүлий болно. Нүдний суд сатуураа дээр нь хараамууд нь бөөрийн суд сатуураа дээр нь бөөрийн үйл ажиллагааны дутагдал, даралт ихтэлт ингээд бүх юмыг л ингэж гэмтэж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол өнөөдөр шинжлэх ухаанаар бол яг энэ бохирдол агаар орчны бохирдол бол үндсэн шалтгааны нэг болчлоо. Хувь хүнээс шалтгаалдаг шалтгаанаас гадна орчны нөлөө, ахуйн нөлөө бол энэ ийм юм болчлоо. Энэ тэгээд шинжлэх ухааны олон судалгаа шинжилгээ юмудаар баталгаажаад баримтжаад ингээд ирчлээ шүү дээ. Одоо жишээ нэг вирусын цикл бол 14 хоног дуусаад зогсоод одоо тэр вирусаас одоо хүний бие организм бүрэн чөлөөлөгдөд эдгэрэх ёстой байтал эдгэрэхгүйгээр одоо 1 сар түүнээс ч олон сараар удаан хугацаагаар үргэлжлэн нэг вирусын одоо халдвар үргэлжлэх эсвэл өөр хэлбэрийн одоо нэг вирусын халдвараар өвчсөний дараа дахин өөр хэлбэрийн вирусын халдвараар давтан ингэж өвчлөөд одоо зогсолтгүйгээр бүтэн жилийн турш тэр байтугай одоо үйлчингөө ч юм уу тэр байтугай бүтэн жилийн туршингаа байнгын ханиалах юм завирууд бол их одоо ихсэж байгаа. Шалтгаангүйгээр ханиалах одоо юм бас одоо завир шаналгаа олон хүнд одоо ихсэж байгаа нь агаарын бохирдолтой их холбоотой гэж үзэж байгаа. Одоо энэ сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр бол нэлээд өндөр бичигдэх голлох шалтгаануудын нэг гэж ингэж шийдэж байна. 30-аас доошгүй гэж шийдэж байна. Ер нь бол. Тэгэд ингээд нийгэм ахуйн ингээд энэ бохирдол ихтэй юм орчинд байгаа улсуудын бол зүрх судасны өвчлөлт бол маш өндөр хурдтайгаар нэмэгдэж байна гэсэн ийм судалгаанууд нэвлэгдээд байна л да. Тэгэхээр энэ бол манад бол ойрын энэ байдлаар бол зүрх судасны өвчлөл ер нь ган зүрх судасны шиг юм байхгүй. Ерөнсө төрөөч хэлсэн бэ. Бүх эргэтэн системийн одоо өөрчлөлтөд маш их нөлөөтэй болж байна. Одоо угаасаа цэцэрлэг саад тийм байгууллага одоо барилга тийм хотхон бол амар ховор баригдаж байна. Эсвэл үед барилгууд нэмэгдээд байгаа боловч тухайн орон сууц айлын тоол ярина гэхээс тэр цэцэрлэгчлэлтийг бол нэг тийм ярьсан ч гэсэн төдийлөнд нэг чанарын төвшөнд авчилдсгүй бол гэж би бодож байна. Тийм одоо тэгээд одоо энэ хорт утаанаас одоо хүүхдийн ихний одоо их хүрийн одоо эндэгдэл их гарч шít. Одоо өнгөрсөн жил хичнээн хүүхд гэдэг эмдсэн гэж дандаа хорт утаанаас болж. Одоо тийм хүүхдүүд одоо гарч шít. Одоо тэр хүмүүс хошгинж яриад идэг. Яриад үдэ хот бол энэ тэмдгийн хүүхдүүд
хүүхэд төрөх юм бол хорт тутааны багтай хүүхдүүд төрнө гэж яриад идэг. Тэр одоо баг үнэн боллоо шүү дээ. Энэ одоо хорт тутаа бол арай их байна. Ер нь ингээд бодохоор бид нэр яг хөдөө явчихна тэгэл ярьж байна тий. Тэгэхээр Улаанбаатарт маань бид амьдарч ажил төрөл маань бүхэн маань явагдчихээн. Тэгэхээр бүгд хөдөө явчлаа ш ялч хоттой байх хэрэгтэй болно. Тэгэхээр хотод байгаа хүмүүс маань агаарын хаан бохирдлоос хамгаалахын тулд энийг бууруулах үйл ажиллагаа хийх хэрэгтэй тий. Бууруулах үйл ажиллагааг ер нь ямар үйл ажиллагаа хийгээсэй гэж бодож байна. Миний хувьд харьцангуй цаг агаар дулаарч авах нь ундаг дугуй. Тэрийг аяг дэмжмээр юм шиг санагддаг юм аа. Бусад орнууд чинь ундаг дугуйг хэрэгэлдэг учраас нэг хөдөлгөөний дутагдал болоод агаарын бохирдол замын хөдөлгөөний түвжирлийг их багасгадаг гэдэг шүү дээ. Тэгээ ундаг дугуйг их сайн одоо агаарын бохирдлоос хамгаалах одоо тийм нэг бохирдлыг багасгаж гарч юу зуух гэж гараад байгаа шүү дээ. Гэр оролуудаар тэрэн шиг тийм дугуйг их хэрэглэх ёстой юм болов гэж миний хувьд бодоод байгаа юм. Төлж байгаа юмуд чинь дэндүү муухай хэмжилдэг юм. Тэр ирзэн юу ч хийдэг юм. Тэгээд бүх машин 80%-аас 90% нь баг дан хууч машин шүү дээ. Хэдхэн шинэ машин байгаа. Дандаа 10-аас дээш болсон машинууд. Тэгээд бүгд та нар ингээ явах чинь нэг машины ард очиод зогсоход арын машин дотор боож өгч шүү дээ. Тийм ухаал. Тэгэхээр чи энэ чинь яаж болохтай байх вэ? Бид нар харин бүр өстой Монгол ген дутлаад нэг жоохон гайг байх. Тэрнээс бүгд тэр энэ цаашдаа үргэлжлэх юм бол байхгүй болно шүү дээ. Ийм л юм болоод байгаа. Тэгээ одоо энэ айхтар судалгаа шинжилгээ баталгаатай шинжлэх ухааны үндэстэй юмуд хийдэг одоо энэ дэлхийн одоо эрүүл мэндийн байгууллага энэ төр чинь энэ байгаль орчны бохирдлыг бид нар янзлахгүй бол өвчлөлийг бууруулахгүй маань гэсэн ийм дүгнэлтэнд орчод байна. Энэ 90 эдэгт чинь 90-ад оны үед явах чинь бүх өстой хав хар нүүрс байсан шүү дээ. Та нар мэддэг болов уу? 90 онд явж яхад бүр тэгээд тэр нэг гачин муухай тэр бүр нүүгэлцэн харуутай байсан гэсэн чи одоо байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр засч болдог юм байна л.